Үндэсний тэргүүн эренбэтэд дэлхийн чансаад Монгол Улсын их сургууль стратеги төлөвлөгөөндөө дэлхийн түвшний судалгааны их сургууль болохоор алсын гарагаан тодорхойлж Монгол Улсын их сургуулийн төгсөгчдийн оролцоотойгоор суралцагчдыг дэмжих судалгаа инновацийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр тусгасан. Монгол Улсын их сургуулийн төгсөгч та бүхэн бидний танилцуулж буй төслүүдэд хамтран оролцож хөрөнгө оруулалт хийж Монголын ирээдүйн хөгжилд өөрийн бодит хувь нэмрээ оруулаарай. Монгол Улсын их сургуулийн хичээлийн төв байрны урд хойд хэсэг 1-р давхрыг тогтжуулах төсөл. Монгол Улсын их сургуулийн төв байр Сүхбаатар дүүрэгт оршдог бөгөөд төв байрны гадна талбай 2750 орчим метр квадрат хэмжээтэй. Монгол Улсын их сургуулийн төв байрны 1 давхар урд болон хойд хэсгийн талбайн тогтчлтыг хийж суралцагчийн суралцах орчныг сайжруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх саналыг тавьж байна. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын их сургуулийн төв байрны урд хэсгийг ногоон байгууламжаар тогтжуулах, Монгол Улсын их сургуулийн төв байрны хойд хэсгийг төгсөгчдийн ногоон төгөл болгон тогтжуулах, төв байрны үүдний хэсэгт Монгол Улсын их сургуулийн брэнд урайг илэрхийлсэн орчныг бүрдүүлэх, онцгой нөхцөл шаардлагатай иргэдэд нийцсэн орчны шийдэл бий болгох боломжтой юм. Их хотын зүрхэн хэсэгт байрлах соёлын өвийн санд бүртгэгдсэн архитектурын дурсгалт барилгад оруулах таны хөрөнгө оруулалт цаг хугацааны уртад улам үн цэнтэй болох болно. Оюутны 6 дугаар байр Сүхбаатар дүүрэгт байршилтай 300 оюутан хүлээн авах боломжтой 14489 м2 газар бүхий 3360 м2 талбайтай барилга. Тус барилга 1978 онд ашиглалтанд орсон 14889 м2 талбай бүхий газрын гэрчлэгээтэй, шугамн суурьтай, даацын тоосхон хантай, угсармал төмөр бетон хужилттай, шувуу нуруу бүхий гөлмөн төмөр дээвэртэй, инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон. Бид та бүхэнд суралцагч хүлээн авах хүчин чадлыг 2-оос 3 дахин нэмэгдүүлэн, бие даалт уншилгын танхим багаар ажиллах хэсгийг бүрдүүлж, барилгын технологийн дэвшилт тулгуурлан эрчим хүч усны хэмнэлттэй, ногоон, онцгой нөхцөл шаардлагатай суралцагчийн нөхцөлийг бүрдүүлсэн барилга бүхий оюутны байрыг бий болгох буюу оюутны 6 дугаар байрыг нурааж, оюутны шинэ байр барих төслийг санал болгож байна. Монгол Улсын их сургуулийн оюутан Монголын ирээдүй, Монголын ирээдүйд хөрөнгө оруулах боломжийг танд олгоё. Сэлб Зүслэн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байршилтай 20189 м2 талбай бүхий Сэлб Зүслэнгийн төслийг танилцуулж байна. Одоогийн байдлаар 29 модон байшин, худгийн барилга, худаг, эко ариун цэврийн өрөө, аж ахуйн аргаар барьсан хашаатай. Энэхүү төслөөр Монгол Улсын их сургуулийн багш ажилтны нийгмийн баталгааг хангах хотхон бүхий Зүслэнг бий болгож бага үнээр түрээслэх зорилготой бөгөөд Улаанбаатар хотын төв талбайгаас 18 км байгалийн үзэсгэлэнт газар орших төвийн цахилгааны системд холбогдсон Зүслэнгийн зориулттай газар нь үн цэнэ үл алдах хөрөнгө оруулалт болох болно. Харзтай дадлагын бааз Төв аймгийн Эрдэнэ суманд байршилтай Харзтай дадлагын бааз төслийг санал болгож байна. 59872 м2 талбай бүхий сургалт дадлагын баазын зориулттай тус байршлын одоогийн бүтээн байгуулалт нь дадлагын бааз, цайны газар болон амрагчийн гэсэн 3 барилгатай. Амрагчийн байр, шовгор, сүйдрвч, цэвэр усны шугам, төмөр хашаа, бетонын талбай, зойр зэрэг бүтээн байгуулалтыг хийсэн. Улаанбаатар хотоос 67 км, Цонжин болдгоос хойш 12 км-т горигт ирэлжийн байгалийн үзэсгэлэнт газар орших Харзтай амралт нь хүрээлэнгүй орчны нөхцөл байдал, газар зүүн байршил зэрэгээрээ Монгол Улсын их сургуулийн сургалт үйлдвэрлэл, амралтын газар болгон хөгжүүлж болох үн цэнтэй объект юм. Бид та бүхэнд Харзтай эко сургалт үйлдвэрлэл, амралтын газар байгуулах төслийн саналыг тавьж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр зуны улиралд тус объектын менежментийг үйлдвэрлэлийн дадлага хийх сургуулийн багш, уг багшийн дор үйлдвэрлэлийн дадлага хийх суралцагчид хариуцуулан ажиллуулж, их сургуулийн болон гадаадын солилцооны суралцагчдад зориулсан кампус сургалтыг зохион байгуулах, бусад цагт Монгол Улсын их сургуулийн багш ажилтнанд зориулсан одоодын сургалт, семинар, үндэсний болон олон улсын хэмжээний хурал семинаруудыг зохион байгуулахад ашиглах боломжтой. Монгол Улсын их сургуулиас та бүхэнд боловсролын байгууллага болон сургалтын төвийн зориулалт бүхий 3 газрыг танилцуулж байна. Сонгон хайрхан дүүргийн 1-р хороо Баянголын аманд байрлалтай Найрамдал Зүслэнгийн газар, Хангуул дүүргийн 14-р хороонд байрлах Доод Үлзийдэх газар, мөн Богдхан уулын Дархан цаазад газар,
түргэний аман дахь газруудыг санал болгож байна. Сонгон хайрхан дүүргийн 1-р хороо Баянголын аманд байралтай найрамдал цуслангийн газар нь төвийн дэд бүтцийн системд холбогдсон Улаанбаатар хотын төв талбайгаас 15 км зайд орших 9992 м2 талбай бүхий газар гадаад дотоодын хамтын түншлэлт түшиглэн барилга барих төслийн саналыг дэвшүүлж байна. Харин хан улдуургийн 14-р хороонд байрлах 33130 м2 талбай бүхий доод үлзийдэх газрын нэг га газарт нь бордооны үйлдвэр барихаар төлөвлөж байгаа бөгөөд түүнээс гадна 2 га газарт судалгаа үйлдвэрлэл хосолсон мод үржүүлгийн төв байгуулах саналыг та бүхэндээ танилцуулж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр ургамлын өсөлт, уур амьсгалын нөлөө, хөрсний экологи, усалгааны технологийн туршилт судалгаа хийх, суралцагч дадлага хийх боломж бүрдэж Монгол Улсын их сургууль болон Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэрэгцээг хангах үйс төрөлжсөн суулгац үйлдвэрлэлийн төв бий болж захиалгад суулгац үржүүлэл, тендерийн нийлүүлэлт, олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжилт авах боломж бүрдэх юм аа. Улаанбаатар хотын төв талбайгаас 38 км, Богд уулын дархан заазад байгалийн үзэсгэлэнт газар орших өргөний аман дахь газарт эко аялал жуулчлалын бааз байгуулах төслийг санал болгож байна. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын их сургуулийн сурвалж судалгааны чадварыг сайжруулах, байгаль хамгааллын боловсролыг олон нийтэд түгээх, хариуцлагатай эко аялал жуулчлалын стандарт бааз байгуулах зорилготой. Монгол Улсын их сургуулийн төгсөгч та бүхэн төрлөх сургуультай өгөөжтэй эх орныхон ирээдүйд хөрөнгө оруулах боломжийг судлан танилцж Монгол Улсын их сургуультайгаа хамтран ажиллаж төгсөгч их сургуулийн эрх холбоо хамтын ажиллагааг илтгэх сайн жишгийг тогтооно гэдэгт итгэж байна. Монгол Улсын их сургуулийн төгсөгч Монголын бахархал.